За сайн бацхан бүгдэнд тэгээд энэ өдрийн мэнд өргөе. Ямар ч байсан бичлэгийг маш олон сар болцсон байна. Тэгээд өнөөдрийн бичлэгээр ер нь гадны орнд тэр тусмаа ялангуяа Америкт ажиллаж амьдардаг улсуудын амьдралын хэв маяг дээрээс нь хамгийн гол нь энд ирэхээр төлөвлөсөн шинээр оюутан болж байгаа эсвэл ажиллаж амьдрахаар ирж байгаа тэдгээр улсуудад өгөх одоо юу гэдгийг туршлага хуваалцъя гэж бодлоо. Тэгээд яг зөвлөгөө гэхээсээ илүү миний туулаад үзэж өнгөрүүлж байгаа амьдралын нэгэн хэсэг гэх юм уу. Тэгээ би ер нь яг анх 2 жил гарны өмнө ирээд амьдарч эхэлсэн. Тэгээд ер нь бол Америкт амьдрахад зарим талаараа маш гоё, зарим талаараа маш онцгүй. Онцгүй. Яагаад би онцгүй вэ гэж хэлж ийнэ гэвэл капиталист нийгэм. Жишээ нь хэлэхэд одоо хамгийн таалагддаггүй зүйл нь надад л одоо бодож байгаагаар эрүүл мэндийн даатгалын систем гэх юм уу. Тэр зүйл. Яагаад тэр зүйл одоо юу гэдгийг хэн болгоно л зарим нэг хүмүүсээс сонсч байсан байж магадгүй хүмүүс Америк эрүүл мэндийн систем ер нь дампуурсан штэ маш муу гэдэг. Тэрний бодлын үнэн те. Яагаад тэгэхээр одоо юу гэдгийг эрүүл мэндийн даатгал тусдаа нэгөөр эрүүл мэндийн одоо юу гэдгийг care гэдэг тийм нэг health care гэж орж ирээд байдаг юм. Манайхаар бол одоо юу гэдэг юм бэ? Нийтийн тийм нэг сан байгуулсан юм шүү. Тэрнээсээ яг нэг амьдралын боломжгүй гэдэг ч юм уу эсвэл дундаж орлогоос доогуур төвчний орлого багтаа иргэдэд зориулсан тэр хүмүүстэй нийгмийн халамжаас нь тэгж юу яадаг анхаар шатны эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг тийм салбар руу тэр мөнгө нь явдаг гэж би ойлгодог. Магадгүй баг зэрэг дотоод улмыг ойлгосон байж магадгүй. Тэгээд гол нь би ингээд ажил хийж байгаа. Тэгээд тэрнээсээ болохоор юу гэдгийг health care гэдэг зүйлд ингээд бага тодорхой хэмжээний мөнгө өгдөг. Саруулга ажлынхаа цалин дээрээс хасуулаад. Тэгэнгүүтээ надад дээр нь хамгийн гол нь авах шаардлагатай зүйл эрүүл мэндийн даатгал тусдаа ингэж би хуваараа ингэ авах шаардлагатай. Тэр нь одоо ямар ч хэмжээтэй одоо их бага нь хамаагүй. Хэрвээ чадвал одоо маш сайн даатгал авъя гэх юм бол илүү их мөнгө төлөөд ингэж авах боломжтой. Тэгээд тэр нь дунджаар одоо юу гэдгийг миний сонссноор манай ажлын газрын хүний ярьснаар сарда бараг $400 эрүүл мэндийн даатгалтай өгдөг гэж байгаа байхгүй. Тэр нь зөвхөн эрүүл мэндийн даатгал. Тэнгүүтээ бас төвхтэй айгүй олон задраад явцдаг. Дээрээс нь шүдний даатгал нь тустай. Тэгээд ойролцоогоор ингээд бодох юм бол зүгээр хар ухаанаар бодох юм бол нэг $500-аас $600 шүдний даатгал. Тэгээд нөгөө үндсэн даатгалтайгаа тустай нийлээд бараг ойролцоогоор нэг $600 төлөх юм болов гэж би ойлгосон. Тэгээд энэ нь бол хамгийн онцгүй. Одоо юу гэдгийг хүний эрүүл мэндийг одоо зүгээр нэг санхүүгийн нэг хэрэгсэл болгоод ингээд ашигладаг гэх юм уу. Тэр нэг зүйл байна. Онцгүй зүйлүүдийн эхний номер 1 нь гэвэл. За номер 2-т нь харт тамхи мансууруулах бодис нэлээд газар авцсан гэх юм уу. Ер нь хууль ёсны болцсон гэх юм уу да. Өвс драгны төрлийн зүйлс. Яг гоо мэдээж кокаин бол зөвшөөрөгдөөгүй. Тэгээд ер нь баг худалчинд баг залуучуудын баг дийлэнх нь баг өвс бол татдаг. Энд за Монгол Америк гадаад гэлтгүү
Тийм байна. Тэгээд яг хоо бага хэмжээгээр хэрэглүүл ингээд болно гэж яадаг ч гэсэн миний хувьд болохоор ерөөсөө би өвс гэдэг зүйлийг тийм зөв зүйл гэж боддоггүй. Яа тэгэхээр хүн тодорхой хэмжээнд одоо юу гэдгийг аз жаргал мэдрэхийн тулд өвсч байна уу, тамхи, алкогол одоо юу ядгийг те мансууруулах бодис өдөрөөс нь одоо юу гэдгийг видео тоглоом, порно гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлсээс цаанаасаа ингээд аз жаргал мэдрэхийн тулд ингээд тэр зүйлд ингээд донтдог гэх юм уу, хамааралтай болчдөг юм шиг санагдсан. Тэгээ би бас өөрөө Монголд байхдаа нэлээд уудаг. Яг уудаг гэдэг нь болохоор яг найз нөхдийн хөөл хүрээнд гарч ордог. Тийм байсан. Тэгээд энд ирээд над дээр өөрчлөгдсөн зүйл гэх юм бол ер нь тэгэж яг тэр их уухаа болсон, ялангуяа пив, алкоголны төрөл дээрээс нь тэгвэл ерөөсөө одоо водка гэх юм хатуу арх, виски, ерөөсөө тэгэж уухаа болсон. За бүр нэг сардаа нэг ганц 2 удаа ч юм уу нэг шар ариг уудаг. Тэгээд ер нь тамхи анхнаасаа ер нь татдаггүй байж сүүлийн 2-3 жилийн хугацаанд стресс гэх юм уу бас нэг жоохон талдгамж явж байгаад тамхи татаад эхлээд нэг ороод нэг татчихаал, нэг болоод, нэг татчихаал, нэг болоод тэгээ явж байгаа. Тэгээд яг энд ирж байгаа хүмүүст бол зөвлөхөд бол ер нь бол тамхи ер нь эртхэн болсон дээр байх гэж зөвлөж байна. Дээрээс нь тамхи эн чинь үнэтэй. Одоо нэг тамхи л одоо 15-аас доотлол нь 15-аас 16 дээшээ такстайгаа нийлээд нэг 20 морь болдог ч юм уу. Тиймэрхүү байдаг. Тэгээ тамхи үнэтэй. Тамхинаас гарсан дээр тэгээд гол хэлэх гээд байгаа зүйл маань ерөөсөө л өөрийнхөө туулж өнгөрүүлж байгаа одоо юу гэдэг энэ амьдралыг ер нь ямар төсөөлөлтөд ирээд одоо ямар шүү зүйл дээр ингээд анханасаа бууж эхэлвэ гэхлээр ер нь өөрийгөө л таньж мэддэг юм байна хүн. Яг гадны оронд ингээд ганцаараа ажиллаж амьдраад мэдээж надаа найз нөхдөд байгаа. Гэхдээ ихэнх цагаа ер нь ганцаараа өнгөрүүлдэг. Ажил гэр гээд тэгээд заримдаа амралтын өдөр найз нөхдийн рүүгээ очино. Тэгдэг. Тэгээд яг одоо ингээд 2 жил гарan 3 жил ингээд болж байгаа хугацаанд юу сурч, юу мэдвэ гэвэл ямар ч байсан хамгийн номер 1 зүйл бол өөрөө эрүүл байх. Өөрөө эрүүл байх, сэтгэл санааны хувьд, бие махбодын хувьд эрүүл байх. Нэгт. Хоёрт нь гэвэл одоо санхүүгийн сахилга баттай. Үр зээл багтай, тэ? Чадах хэмжээрээ, төлж чадах хэмжээгээр үр зээл тавиад юм авч болно. Чадахгүй бол тэр зүйлийг ингээд сонирхоод ирэхгүй. Тэгээд одоогийн байдлаар би бол машин тэрэг худалдаж аваагүй байгаа. Яагаад гэвэл Чикагод ер нь даунтаунтай ойрхон амьдардаг хүмүүст бол нэг тэгж их унаа тэрэгний хэрэг бол байхгүй. Хаа нэг ганц нэг хэрэг болно. Мэдээж том хот, том улс орон. Тэгээд нийтийн тээврийн сайн өгцөн болохоор ерөөсөө тэгж яг тэр унаа тэрэгэнд бол одоохондоо би бас санаа зовхгүй. Яваандаа одоо ажил төрлөө солих гэдэг ч юм уу. Ийш тийш хоол ажилд явлаа гэхэд бол машин тэрэг бол ялдчихгүй хэрэг болно. Тэгээд нэг зүйл сонсч байсан юм аа. Одоо юу гэдэг Америкт хамгийн том залуучуудын асуудал гэвэл санхүүгийн тал дээр хамгийн том дараа болдог зүйл нь машин байдаг. Тэр нь яагаад гэхээр дунджаар нэг хэрвээ чи шинэ машин худалдаж авлаа гэхэд бол нэг иншүрэнс, өөрийнх нь даатгал тэгээд машиныхаа сар болгон төлөх хүн, бензин, тос гэдэг ч юм уу те нэмэлт зарлуудаа оруулаад явах юм бол нэг $700-аас $800 болдог гэх юм уу. Миний ойлголтоор манай сүүлд найзтайгаа ярихад бол машин аваад чи одоо сард хэдий төлж яах гэсэн чинь $800 орчим гэж хэлж байгаа байхгүй юу. Жижиг машин зүгээр л нэг энгийн машин.
Тэгээ шинэ машин л да. Тэгээд номер 1 дараа бодог зүйл нь машины даатгал, машины төлбөр, бензин тос гэдээ хэлсэн. Тэгээд дундад цалин энэ ойролцоогоор нэг 2500-аас 3500 орчим юм болов. Даатгалаа хасуулаад даатгал гинэ. Такс макс одоо юу гэдгийг нэмэлт одоо улсаас ингэж татж байгаа татвар матураа хасуулаад нэг тэгж авдаг юм болоо гэж бодоод байгаа. Тэгэнгүүт яг ганц би хүмүүст бол за нэг яг дүнгийн дангаа юу гэдгийг амьдралаа хангаад түрээсээ төлөөд илүү дутуу жижиг сажиг зүйлсээ ингээд өөрөө ингээд худалдаж аваад гэдэг ч юм уу. Тэгэхэд бол хангалттай болно. Яг гэр бүлээр амьдрахаар ирж байгаа улсууд бол яг ягаад ч 3000 сарын 3-аас 4000 доллар хаанаач өрөхгүй. Хүүхэдтэй 2 3 хүүхэдтэй бол бүр тэр хэцүү. Гэрийн одоо юу гэдэг гэр бүлийн 2 хосууд хоёулаа нийлж ажил хийхгүй бол зардал бол Америкт бол өндөр. Тэгээд миний хамгийн их одоо юу гэдгийг санаа зовдөг бас заримдаа харахаараа арай биш юмаа гэсэн тийм бодол төрдөг зүйл нь болохоор хүмүүсийн эрүүл мэндийн байдал, сэтгэл зүйн байдал гэх юм уу энд ялангуяа Америкт. Тэр нь одоо юун дээрээс эхэлж яана гэх юм бол Америкт бол төргөө хоолны салбар маш хурдцтай, тархсан, өндөр хөгжсөн гэх юм уу юу гэдэг юм. Макдоналдс одоо пицца хат одоо юу гэдгийг та нарын мэддэг. Тэгээд Америкчуудын соёл нь надаа нэг таалагддаггүй гэх юм уу тэр зүйл нь болохоор ерөөсөө ингээд 1950-аад оноос эхлээд Макдоналдс одоо төргөө хоолны салбар хөгжиж эхэлснээс хойш нийт хүмүүсийн таргалалт маш их болцсон. Тэгээ ер нь бол хаасайгүй ер нь жингийн илүүдэлтэй хүмүүсийг маш ихээр нь харж болно энд. Тэгээд тэр нь болохоор ерөөсөө нөгөө нэг уламжлагдаж ирсэн хоолны соёлын өөрчлөлт хийсэн. Тэгээд хүмүүс одоо юу гэдгийг нийгмийг одоо тархиугаал гэдэг юм. Чи ямар харагдах нь бусдад ямар ч хамаагүй гэж одоо дүгнэх чи ерөөсөө бусдыг гадаад өнгө дөрөх одоо зүстерээ биеийн одоо юу гэдгийг биеийн онцлогоор нь дүгнэх боломжгүй гэдэг ч юм уу. Дүгнэж болохгүй гэсэн тийм нэг пропаганда маягийн тиймэрхүү юм яваад байдаг улс төрийн гэдэг ч юм уу те. Тэг яг үндэ амар тарган жингийн илүүдэлтэй хүн байхад одоо юу гэдэг би зүгээр хөөний бодол гэх юм а цаанаасаа ингэ надад ихтгэл өнөмшлөлт төрдөг юм. Жохоо итгэх тэр үнд итгэл бол багасдаг гэх юм уу. Яа тэгэхээр хувийн сахилах бат муутай амьдралын зуршил гэдэг юм уу хоолоо өөрөө зохицуулж чадахгүй байна гэдэг чи одоо тэр хүний сэтгэл зүй бас тийм хэмжээнд одоо доогоор орцсон байна гэдэг ч юм уу. Яг тэгж бол надад санагддаг. Тэгэхээр миний хувийн онцлог зүгээс бол ерөөсөө тийм жингийн илүүдэлтэй маш их илүүдэлтэй тийм хүнтэй бол нэг актер найзлаад байхыг хүсдэггүй. Тэгээд ерөөсөө тийм хүнд итгэхээр айгүй хэцүү байдаг юм уу. Яа тэгэхээр одоо түрүүнд хэлсэн хоолтон дээрээ тэгж анхаарч өөрөө өөртөө хандах хандлага нь тийм байгаа юм чинь бусдад хандах хандлага нь бас л тийм байх гэсэн бодол хэдэ ингээд цаанаас ингээд байглаас ингээд төрөөд өгдөг. Гэхдээ тэр хүн ямар ч үж болно те. Сайхан сэтгэлтэй тусч тийм байж болно. Гэхдээ яг 100-ны бараг 70-80% хүмүүс бараг тийм байдаггүй байх гэж бодож байна. Үлцэн 20% л нэг тиймэрхүү байдаг гэх юм уу. Тэгэж бодож байна. Тэгээд ер нь яг энд ирээд амьдарч ажиллаж одоо сурах байгаа залуучууд өнөр одоо ямар ч насны хүмүүстэй хэлэхэд бол ямар ч байсан эрүүл мэндэд сайн анхаарч яваарай. Аль болох ер нь гадуур хоол идэх шаардлагагүй гэж би зөвлөмөр байна. Болж өгвөл гэртээ өөрийн гараар хийсэн хоолоо идээрэй гэж зөвлөмөр байна. Би өөрөө бас ресторанд ажилладаг.
ер нь дундаж ресторанаас нэг тийм олигтой гэдэг юм уу хоолны одоо юу гэдэг юм сайн хоол гарахгүй гэж би бол боддог. Өөрөө яг галтгоонд ингээ хойно ажилтдаг болохоор бүх зүйлийг мэддэг. Яадчил тэр тосоо 7 хоногт хэдэн удаа сольдгоо гэдэг ч юм уу те. Тэгээд ер нь хүмүүс хоол яаж галтгооны цаана хийгддгийг мэддэггүй болохоор ер нь гадуур их хоол юм шиг санагдав. Би өөрөө бол гадуур барагтай л бол хоол иддэггүй. За хүн амьтантай уулзахдаа л нэг ганц нэг хоол идэнэ. Болж өгвөл гадуур хоол идэхийг нэг хүсээд байдаггүй. Тийм байна. Тэгээд хоёрт нь болохоор дасгал хөдөлгөөн сайн хийх, сайн унтаж амрах. Тэгээд энд одоо хүмүүсийн хамгийн их асуудал болдог зүйл гэвэл нойрны асуудалтай. Сайн унтаж амарч чаддаггүй, хангалттай нойр авч чаддаггүй, амар их олон цагаар ажилладаг. Мэдээж одоо мөнгөний хавнаас л явж байгаа хүн болгоно л. Тэгээд эцэст нь яг алддаг зүйл нь яг эрүүл мэнд юм шиг байгаа. Эрүүл мэндээ алдаад буцааш тэр олсон мөнгө бүх зүйлсээ одоо эрүүл мэндэд зарлагдаг гэх юм уу. Тийм юм шиг санагцсан. Тэгээд одоо ер нь ингээд бодоод байнгут гадны оронд амьдарч ажиллаа. Тэгээ яг одоо хаанч ажиллаж амьдарч байхад бол яг өөртөө л ганцаараа туулж үлдээ шүү. Тэгээд хамгийн том дайсан бол чи би өөртөө байдаг. Хин нэгэн хүн одоо юу гэдгийг гадаа явж байгаа те дорж дулмаа гэдэг ч юм уу. Тэр улсууд бол биш. Чиний залхуу байдал, зориггүй байдал, өөртөө итгэлгүй байдал. Энэ бүгд яг чиний том дайсан. Миний ч бас том дайсан. Тэгээд одоо яг өөртөөгөө хэлээд өдөр болгон ярилцдаг зүйл, өөртөө ярилцдаг зүйл. Би яагаад энэ зүйлийг чадахгүй гэж, яагаад би өөртөө юм итгэлгүй байдгийг гэдэг ч юм уу. Надад өөр ямар потенциал байгаа бол яагаад тэр зүйлсийг би ингэж гаргаж ирэхгүй ингэж удаад байгаа юм бол гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлсийг их боддог болоод байгаа. Тэгээд философийн талаар их юм сонсож байгаа, уншихгүй байгаа ч гэсэн. Тийм байна. Тэгээд одоо яг сүүлийн үед ойлгож байгаа зүйлс бол өдий 30 гарч чаад мэдэж сурсан зүйлс бол маш багатай байна, сурах зүйлс их байна. Нэлээд их зүйлийг хийж үзмээр байгаа юм шиг санагддаг. Тийм байна. Тэгээд өнөөдрийн бичлэгээр ер нь бол жоохон ирээвэр хураавар тийм нэг нийтлэг зүйлсийг ярьчлаа. Тэгээд дараагийн бичлэгээр илүү ингээд детальтай гэдэг ч юм уу. Одоо би жишээ нь сүүлийн үед яаж ер нь сайн нойроо авч ингээд сайн унтж гин гэдэг талаар яг нойрны талаар бичлэг оруулъя гэж бодлоо. Дөнгөсөө. Тэгээ дараагийн бичлэгээр нойрны тухай ярилцъя. Нойр яагаад хүн сайн авдгөө, ямар үед яаж унтвал зүгээр байдгүй гэдэг ч юм. Тэр талаар нэг богинохон бичлэг хийж бодож байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Маш олон сар ингээд бичлэг хийгээгүй залхуурсан. Би яг өөртөө үнийг хэлэхэд бол маш залхуу болсон. Тэгээд жоохон алгуурлаад хэмээх хоошоо тавиад л яваад байгаа. Тэгтээ яг яванда болно. Өөртөө итгэж байгаа.